Зүгээр байж байна. Өнөөдөр уралдаанаар Монгол Улсын Бохирдын газар зэрэгүүдийн тусгай ингээ 27 дугаар хөтөлбөртөөс ялгч хүмүүс үлдэж хэлбэршүүлсэн журмаар шийдвэрлэхээр ирүүлсэн нэргүй толгойдох хэрэг хэлнэ. За нарийн бичгээр хэлцээ хэлбэн оролцогчдод суулжуулна. За шүүх уралдаанд оролцох хүмүүс ирсэн байна. Нэргүй миний ярьж байгаа зүйл сонсогдож байна, ойлгож байна. Микрофон дээр өөрөө хэлчихвээ. За тухайн хэрэг хэлбэршүүлсэн журмаар шийдвэрлэхээр ирүүлсэн. Тийм ээ. Танд шүүгчийн туслахаас шүүх уралдааны дэг танилцуулж их хөрөг тайлбарлаж баримтан дээр гаргаж туруулсан. Туруулсан. Айлгсан байгаа юм. Би эндээс биеийн басилт их юм шин сонсоод буруу зүрх бичигдсэн зүйлээ биш ээ. Монгол Улсын иргэн 1981 оны 11 сарын 21-ний өдөр Скватрын баруун урт мөсөн хэдэн настай байлаа? 44 настай юу? 44. 44 настай ихтэй баг боловсралтай мэрэгчлэлгүй ихтэй ажилгүй ам бүл дөрөв эхнэр хоёр хүүхэдтэй хамт за баруун урт дөрөвдүгээр өнөр хорооллын 2-5 тоот байсан суудаг. За урд өмнө Скватрын дахь сумдонд эрүүгээрээ агшигчны шүгэ 2015 оны 82 дугаартай шийдэх тогтоолоор эрүүгийн хуулийн тусгай ангийн 114-1 145 дугаар 142 дахь цааснаар тус шийдгүүлж ирсэн. Регистрийн дугаар илүү 81112177 агсгал луугийн сугрын нэр өгсөн байна. Зөв үү? Зөв. За буруу зүрх бичсэн зүйл байна. Баг. За биеийн материалаас улсын ялгч хүмүүст асуулт байна. Асуултгүй байна. Ажил төрөл эхэлдэг үстэй. Хаана ажил төрөл эхэлдэг үстэй? Баян тал юу юм? Махны үлдэр. Махны үлдэр тийм. Юу хийдгээ? Бач. За баян тал Махны мах бэлтгэлийн үйлдвэртэн. Тэ. Тусгачтан явах. Тэ. Сарын орлого хэд вэ? Чиний цалин? Миний цалин нь байгаа 2 сая. 10 сая? 2 сая. 2 сая төгрөгийн орлоготой юм. За эхнэр чи ажил хийдэг үү? Эхнэр ажилгүй. За таны өргөн орлогын 2 сая юм байна тийм ээ. За өнөөдөр шүүх уралдааныг шүүгч Баярбатар даргалсан нарийн бичгийн дарга нэгтгэн за улсын ялгч ирмэд шүүгчдийн өмнөд зулаан нарыг оролцуулах хийж байна. Та эдгээр хүмүүстэй гэр бүлийн гишүүн болон шатан төрлийн холбоотой эсвэл тухайн хэргийг шийдвэрлэхэд ашиг сонирхлын зөрчил байна гэж үзвэл шүүх бүрэлдэхүүн оролцогчдоос хууль заснаар татгалзах хэрэгтэй. Танд татгалзах байна уу? Баггүй. За бусад оролцогчдод Байхгүй. Байхгүй наа. шүүх уралдаанаас өмнө хадууд оролцох санал хүсэлт натлахарууд байна уу? Байхгүй. Байхгүй наа. За шүүхийн хэлэлцүүлэг явуулах талаар татгалзахын шинжлэх сургалт талаар улсын ялгч өмнө За шүүдгч нэргүй тусгах хэргийг хэлбэршүүлсэн журмаар шийдвэрлэж байгаа учраас Гэмбүрөгийн бол нэрүүгээр арилгах шүүх уралдааны нэгтгэж явуулах ялгах түнэлтэй авсалтын тус нотлох харамтыг шинжилэн судлуулсан тооцоолох саналтай наа шүүгч. За нэмэлт тусгайдан гарах санал байхгүй байна. Прокурор саналтай хийжлээ. за шүүгчдээс хэдэн зүйлийг тодруулж асууя. За таныг хэрэг хэлбэршүүлсэн журмаар шийдвэрлэх талаар хэн нэгнээс одоо гуйсан, за шахал дарамтлсан, айлгал сүрдүүлсэн, буурт нөхөрсөн тийм зүйл байна. Баггүй. Тийм бурууга сайн дураараа хөдөлж шүрсэн гэж ойлгож болох уу? Тэ бол. Одоо эрүүгийн санга 27 тусам 5 гээд 5 тусдаасан зүйл ингэж зүйлчихсэн биз дээ. Энэ зүйлчдийг хөдөлж шүрж байгаа юм. Үүнд ямар нэгэн маргаан байна. Баггүй. За тухайн хэргийг шийдвэрлэсэн тохиолдолд за эрүүгээр хэлхий төрөлх тухайн нөхцөл төрчнөөс бусад тохиолдолд та гомдол гарахгүй гэдэг ойлгож байгаа. Ойлгосноо. Улсын ялгчаас оногдуулсан ялыг хөдөлгөж байгаа юм. За ямар ялыг хөдөлгөж байгаа вэ? Ойлгож байгаа юм. За Мөнгөнд дөрвөл хэдээр 2 сая 800. үүнийг хөдөлгөжсөн үү? Нэг асууж байгаа шүү дээ. Ойлгож байгаа. Хөдөлгөж. За шүүгч асуултаа насаа хүмүүст Асуултгүй. Байхгүй наа. за дүнт тавих ажиллагаанд арай улсын ялгч Гэмбүрөгийн болон эрүүг харилцан татгалзах. Улсын ялгчийн дүгнэлт шүүгдэгч Скватрын прокурорын газрын хэлтийн прокурор бийсэг мөн бие прокурорын тухайлын 17-19 дахь зүйл эрүүгийн хэргийн шилдэг хуулийн 34-7-35-24 дугаар зүйлийн нэгтгэх хэсгийг тус тус удирдлага болгон эрүүг хуулийн тусгай ангийн 27-10 дугаар зүйлийн 5 дахь хэсэг заасан гэмт хэрэг үйлцэн 9 нэргүй толгодох 253 7-124 дугаар дээрмээр хурд доноолж дараах дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгч нэргийн зөрчлийн тухай хуулийн
14 дугаар зүрийн 5-1 тэгш заасан зөвчлөлөж 2024 оны 4-р сарын 16-ны өдөр тээврийн эрсдэл жолоод хэрэг 1 жилийн хугацаар асуусан үедээ буюу 2025 оны 3-р сарын 19-ны шөнө 22 цагийн үед Сүхбаатар аймгийн Эрдэнэ цагаан замын 8 дугаар баг Найс барны үүднээс петролын шатгууд өнгө станцын баруун талын Шорон зам хүртэл Toyota Prius 20 маркийн 7338 UB уулсын дугаартай тээврийн эрсдлийг 169%-ийн согтолтой орж олдож зам тээврийн хөдөлгөөнд оролцсон болох нь хэрэгт цугларч нотлохомдрол тогтоогдсон. Учир нь шүүгдэгчийг эрүүгүүлэн тусгайны 27 10 дугаар жилийн 5 дахь засгийн гэмтэргэлцэн гэмбуртад тооцоолох. За шүүгдэгч нэргүй хувьд гэмтэргэлцэн гэмбургаа бол хүлээн зөвшөөрч байгаа учраас хэргийг шүүгдэгчийг эрүүгүүлэн тусгайны 27 10 дугаар жилийн 5 дахь заснаар 1 жил 3 сар жолоод хэргийг хасаж 2801 тэмцэх хэмжээний буюу 2800,000 төгрөгийг өргөдүүлэх саналтай. За хэрэгт болоод эдмэрийн баримтаар бүтэмжлэлт нь хураагдсан зүйл байхгүй, шүүгдэгчийг барилгаагүй цагтаа өрөг учраас эдлэхэд оруулах санал байхгүй. Хэргийн инженерийн ажиллагааны зардал шүүгдэгчээс гараагүй. Өөрчлөлгөө. За маргуу төрөмөлийн тусгай ингээ 27-гийн 15-ыг 17-5 заснаар одоо согтуул хунданы жилээр гүйсэн үед тээвэр ирсч болоодсон гэсэн. Одоо ингэмтэр толгоцсон. Тэрийг одоо анх удаага бол гэмтэрэг үүс тухайн одоо зүйл ангид заасан гэмтэрэг үүссэн. Гэмтэрээс одоо сайн дураараа хүлээншүүлсэн. Ийм учраас одоо прокурорын өмгөөлөгчийн зүгээс прокурорт бол одоо эрүүгүүлэн засны дагуу одоо хэлбэрсэн журмаар одоо гэрээ хэлбэрүүлэх журмаар шийдвэр гүйцэтгэх гаргасны дагуу прокурорын зүгээс бол эрүүгүүлэн тусгай зааснаар энэ эргүүд 1 жил 3 сарын жолоод хэргийг гасаж 2,800,000 төгрөг тарах одоо санал гаргасан мөрийн үйл одоо дэмжиж байна. За, үсэл чад өмгөөлөгч дүнэлт агуулгын үйл зүрүү алгадчихлаа. Дүнэлт гаргуул ажиллагаа дуусгаж байна. За, шүүгээр тасралтын шүүгдэгчид шүүгд хандаж хэлэхцэл байна. Баггүй. За, зүгтгсэлтэй.